За юу яцхан үзэгчтэй News Sack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр та бүхэндээ 7 хоног болгон уламжлал болон хүрдэг гадаад зах зээлийн базаа мэдээлэл хүрэхэд бэлэн боллоо. Бичлэг эхлэхээс өмнө видеоны тайлбар хэсэгт байрлах линкэн дээр дараад News Sack сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдээрэй. Энэ суваг дээр үзэгчдтэйгээ илүү ойр байхаас гадна сагсан бөмбөг болон хип-хопын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой. За тэгэл ойрын сонин сайхнаа хуваалцаж байхаас гадна зарим нэг бичлэгүүдээ мань тэн дээрээ постлж байгаа шүү. За тэгээд олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол Cardi B болон YouTuber Tasha K-тэй холбогдож байгаа. За Tasha K-г одоо зарим нэгэн хүмүүс маань мэдэж байгаа байх. Подкаст болон влог хийдэг Америкийн маш алдартай YouTuber байгаа. За энэ маш алдартай YouTuber эмэгтэйгээс рэпер Cardi B $4 сая нэхэмжилж байгаа. За энэ нь бол ерөөхдөө сүүлийн бараг 8 жилийн асуудал. За энэ хоёрын өндөр дүнтэй биф нь яг юунаас болсон бэ? Хэдүүлээ асуудлыг бүр эхнээс нь аваад үзье л та. 2018 онд Tasha K Cardi B-гийн талаар хэд хэдэн бичлэг YouTube дээр хийж исэн байна. За энэ бичлэгтээ бол рэпер Cardi B-г бусдад бэлгийн замын өвчин тараасан, хориглогдсон мансууруулах бодисыг маш их хэмжээгээр хэрэгэлдэг, биеэ үнэлдэг. Нөхөртөө үнэнч биш. За гих мэтчлэн бол утгатай бичлэгүүдийг хийсэн юм байна. За мэдээж үүнийг нэг Cardi B шиг жаатай хүүхнүүд бол яаж зөвөр орхих вэ? Тухайн үед болуулаа шууд 2019 онд шүүхэд өгсөн байна Tasha K-г. За тухайн үед болуулаа Cardi B энэ худал гүтгэлэг худлаа мэдээллүүд нь миний сэтгэл санаа болон нэр хүнд гэр бүлд маань маш муугаар сөргөөр нөлөөлсөн гэдэг бол мэдээллийг хийжсэн юм байна. За ингэж явсаар бол шүүхийн шийдвэр нь гарсан 2022 онд. Тэгээд Cardi B-гийн талд бол шийдвэр гарсан. За шүүхээс бол Tasha K-г Cardi B-д $3 сая $900 мянган төлөх ёстой гэж бол заасан. За дараа нь юу болсон бэ гэхлээр төлбөр нь хэд өндөр байсан учраас Tasha K bankruptcy гэж байд юм байна. Дампуурлын хамгаалалт гэдэг зүйлийг бол зарласан. За тэгэд ингэж явсараа хоёр тал 2025 онд дахин нэг тохиролцоонд хүрсэн. Энэ нь юу вэ гэхлээр 5 жилийн хугацаанд $1.2 сая Tasha K Cardi B төлөх. За энэ тохиролцоон дээр бол мэдээж Cardi B-гийн талаараа дахиж муухай мэдээлэл тараахгүй. Тэгэд үүнээс гадна Tasha K-г Cardi B одоо YouTube-ийн орлого болон санхүүгийн тайлангаа тогтмол өгөх. За нэг иймэрхүү гэрээ хийгээд хоёр тал окей гэсэн юм байна. За үүнээс хойш өдөө хүртлээр ямар нэгэн тайланч гэдэг юм уу ямар нэгэн төлбөр хийгдэггүй юм байна. За тэгээд үүнээс болоод Cardi B-гийн зүгээс Tasha K-г болоод YouTube-ийн орлогыг, сошиал медиагийнхаа орлогыг, банкны хуулга, татварын тайлан бүгдийг нь илгээе гэж ахин нэг удаа шаардаж эхэлсэн байна. За шууд энэ сэдвтэй уялдуулаад Cardi B-тэй холбоотой ахин нэгэн мэдээлэлтэй холбогдъё. За Cardi B-гийн хувьд бол саяхан Сан Францискод болсон Little Miss Drama Tour тоглолтынхаа үеэр над шиг эмэгтэйтэй тоглож болохгүй. Над шиг эмэгтэйг авахыг хүсээд залбирч байгаа залуучууд зөндөө байгаа. Би ганцаард хааргүй секси, бас тоглоом болохооргүй насанд хүрсэн гэж болоо тайзан дээрээс хэлсэн байна. За мөн энэ үгнийхэн араас тэр над шиг эмэгтэйтэй өмнө нь хизээч байгаагүй. Түүний өмнөх охтууд нь хинэж миний төвшөнд хүрэхгүй гэж бас нэмж хэлсэн байна. За Cardi B-гийн хувьд бол нэр цохож хилээгүй ч гэсэн нийт массын таамаглаж байгаа хүн нь NFL-ийн тоглогч Stefon Diggs хэмээх залуу байгаа юм байна. За энэ хоёрын харилцаа бол өмнө нь албан ёсоор үерхэж байгаа гэж зарлагдаагүй ч гэсэнтэй за үерхэж байх өндөр магадлалтай гэсэн шуумууд бол маш олон явсан юм байна. За тэгэд үүнээс гадна Stefon Diggs-ийг зарим нэгэн нөлөө бэх хүмүүс шүүмжилдэг ч юм уу те. Доромжлох юм бол Cardi B-гийн хувьд бол Stefon Diggs-ийг бол үргэлж өмөөлдөг юм байна. Би л зөвхөн Stefon Diggs-ийг ингэх хэрэгтэй. За бусд нь бол ямар ч хэрэг байхгүй. За яг энэ хардлагаас нарахад бол те мань хоёр хүний хувьд бол угаасаа баталгаатай нууцаар үргэлжчихсэн. Тэгэд одоо хүртэл хоёр биедээ сайн юм шиг харагдаж байна. Тэгэд Cardi B-гийн хувьд бол те салсандаа бол маш их харамсаж ах шиг байна. Угаасаа Stefon Diggs-ගේ залуучинтэй өөрөө NFL-ийн тамирчин бие хамийнхаа угаасаа offset хэмжүүд амар уус те. Offset чинь амар турхаа ихтэй бие мий байхгүй шүү дээ ерөөсөө. Тэгээ өндөр мөндрөн ч гэсэн нэг хайхтар өндөр биш. Тэгээ Cardi B чинь те offset-ээс шууд Stefon Diggs рүү гэдэг чинь бас барьж залдаж байгаа байхгүй. Үзэгч та MLB-д News Sack 111 кодоор бүртгүүлээд ихний цэнэглэлттэй 130% урамшууллаарай. Тоглол зугаац гэхдээ хариуцлагатайгаар. За дараагийн сэдв бол 50 Cent-тэй холбогдож байгаа. За саяхан Cent-ийн хувьд бол Rolling Stone сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Тэгээд энэ ярилцлагт те зарим нэгэн хэсгүүд нь бол олон хүмүүсийн анхаарлыг татсан байна л да. Cent-хаас бол хүмүүс яагаад ойрын үед шин дуу гаргахгүй байна вэ гэж асуусан байна. За би бол мэдээж ахиж хөгжим хийн. Тэгээд хүмүүс бас те энэ шин юм сонсхийг хүсэж байгаад нь бол надад айгүй таатай байна гоё байна. Гэхдээ би ч одоо 50 настай шүү дээ. 50 настайд хамгийн амар лайнтай рэпер байна гэдгийг бол те би өөрөө нэг тийм сайн зүйл гэж бол бодохгүй байна. За нэг иймэрхүү үгийг бол хэлсэн байна. За үүнээс
гадна өөр усаа сонирхолтой хэд асуултыг асуусан байна. Сүүлийн үеийн Нью-Йоркийн рэперүүдийн талаар бол түүнээс асуусан байна л да. Тэгсэн чинь одоо Нью-Йоркийн хип-хоп бараг бүхэлдээ подкаст болсон. Зүгээр л entertainment болсон гэж хариулсан байна. За өөрөөр хэлэх юм бол одоо Нью-Йоркийн рэперүүд сүүлийн үед бүр маш олноороо подкаст хийж байгаа. Маш олноороо энэ контент руу орчихсон байгаа юм байна. За сүүлийн үед та бүхэн ч гэсэн ажигласан бол энэ Америкийн рэперүүд ч гэлтгүй Монгол рэперүүд хүртэл маш их контент хийж эхэлж байгаа. Энэ YouTube-ийн зах зээл рүү бол маш ихээр орж ирж байгаа. Ямар нэгэн reel ч үгүй юм уу те аль эсвэл өөрсдийн брэнд подкаст ч юм уу за тэрэн дээрээ спонсор аваад те бас юм нэмэлт орлоготой болж байгаа. За үүнийг нь бол цент авах жаахан бургу шаасан байна л да. Рэпер хүн бол яг рэпер байх хэвээр подкаст ч юм уу entertainment ч юм уу те нэг иймэрхүү юм контент хийгээд иж болохгүй зөвхөн хипхопоо хэлдэг гэж бол шүүмжилсэн байна лээ. За энэ дээр бас үзэгч таны бодлыг сонсмоор байна. Тэгэд рэпер хүн бол те зөвхөн хипхопоо рэп хийх ёстой юу? За аль эсвэл энэ контент ч юм уу подкаст хийх нь хэвийн зүйл үү? Юу гэж бодож байна? Коммент хэсэгтээ сэтгэлдээ бичээрэй. За дараагийн сэдв бол Sean John Combs буюу Diddy-тэй холбогдож байгаа. За ахуйгийн хувьд бол те жил 2 жилийн өмнө жинхэнэ бужигнуусан тэгэд нэг амьдралдаа бол бас амар амьдарч байна да. За саяхан Diddy-гийн хувьд бол 40 хоногоор өөрийнхөө ялаа багасгаж чадсан байна. За яг суллагдах хугацаа нь өмнө нь 2028 оны 6 сарын 4 байсан. Одоо бол 2028 оны 4 сарын 25 болсон байна. За яаж явж байгаад 40 хоног нэг ялаасаа хөнгөлүүлсэн бэ гэхлээр өнгөрсөн 11-р сард хар тамхи болон донтолтын эсрэг шоронд хөтөлбөр явуулсан юм байна. За үүнд нь бол Diddy өөрийнхөө саналаар хамрагдаад тэг айгүй тийм онц хоригдол болсон гинэ айгүй их зүйлийг ойлгосон. За яг энэ зүйл дээр нэ шүүхээс түүнийг үнэлээд за тэгээд 40 хоногор бол ялгийг нь багасгасан гэж байна. За яг одоогийн байдлаар Diddy-гийн хэрэг яг ямар шүү байдалтай байна вэ гэхлээр цаадны ч өмгөөлөгчд бол шүүхэд гомдол гаргаад давж заалдж байгаа. Тэгээд ялын хугацаа хэтэрхий урт байсан гэдэг зүйлээр. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв бол рэпер Quavo-той холбогдож байгаа Migos-ийн. За рэпер Quavo-гийн хувьд болвол Америкийн нэгдсэн улсын Техас мужид 2.9 сая долларын татварын өртөө гэж бол саяхан мэдээлэл гарсан байна. За мань хүний хувьд болвол 2021 онд $915 мянган, 2022 онд $887 мянган, 2023 онд $1,109 мянган гээд за нийтдээ одоо ингээд Техас мужидаа 2.9 сая долларын өртөө авах нэ. Ерөөсөө огт төлөөгүй байгаа тэрийг. За рэперүүдийн хувьд яг яагаад татварын өрөнд ордоггүй анханасаа энэ зүйл яг яагаад бүрддэг вэ гэдгийг бол товч тайлбарлая. За рэперүүдийн хувьд болвол ганцхан одоо өөрсдийн шоу болон альбомноосоо татвар төлдөггүй юм байна. За өөрсдийн гэсэн merchandise, тэгээд спонсор, за тэгээд аялан тоглолтууд, за тэгээд өөрсдийн YouTube болон TikTok, Instagram, Facebook-ийн орлогоноосоо гэх мэт ер нь бол тэ эдгээр ч одоо яг бизнес эрхэлж байгаа хүн шиг байдаг нэрээ зараад тэгээд тухайн амьдарч байгаа мужийнхаа хууль журмыг нь дагаад за тэгээд татвараа төлөөд явах хэрэгтэй байдаг юм байна. За тэгээд мань Quavo-гийн хувьд бол тэ сүүлийн хэдэн жил ерөөсөө орлогоноос огт татвар төлөөгүй. За тэгээл ингэж бүгд бөөгнөр соройгаад торгуул моргуултайгаа нийлээд 2.9 сая доллар болчихгүй юу. За өмнө нь бол Migos-ийн нөгөө нэг гишүүн болох Offset 1.5 сая доллар Техас мужидаа төлж исэн юм байна. Тэгээд ерөөсөө тэрийг сайндаа ч төлөөгүй Cardi B-гээс хууль ёсоор салахын тулд за заавал мужийнхаа татварыг өгсөн байх ёстой. За ийм болохоор цаачин бол 1.5 сая доллар мужидаа тушааж ясан байх нэ. Яг үүн дээр нэмэд нэг сонирхолтой мэдээлэл хуваалцчих. Яг одоогийн байдлаар Америкийн хамгийн өндөр татварын өртөө 3 рэпер. За хамгийн нэгдүгээр толоо Dame Dash гэж рэпер байгаа. Нийтдээ 25 сая долларын татварын өртөө. За хоёрдугаарт бол Quavo орж ирж байна 2.9 сая доллар. За гуравдугаарт бол манай Монголд ирж байсан Lil Pump орж байгаа. За 2026 оны байдлаар яг нарийн тон гараагүй байгаа. Ерөнхийдөө бол 2.2 сая орчим долларын өртөө гэж бол мэдээлэл гарсан байна. За манай үний хувьд бол та хэд сүүлийн хугацаанд Facebook page-ийг ажигласан бол нэг сториг бол байнга хийж байгаа. $200 нэг пост бас нэг стори хийж өгнө гэд. За тэгтлээ ер нь санхүү айгүй хэцүү байдалд оржтэй маань үний. За рэперүүдээс бол хараад ажиглаад байхад Snoop Dogg бол айгүй гоё адмитэй санагддаг. Тэгээд AI-г бол жинхэнэ утгаар нь ашигладаг. Тэгээд сошиалэр маш их лайк авдаг. Snoop Dogg ер нь нэг сошиал айгүй гоё хөтэлдэг хүн. За тэгээд энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Тэгээд дараа 7 хоногт гадаад зах зээл базаагаараа эргээд уулзъя. Subscribe дараагүй бол subscribe дарж манаа сүүхтнийг дээрээ. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Suck out. Түрээштэй залуусаа.